Би групптэй байхгүй. Одоо хөвтмээр байдаг. Хөвтөхгүй байна ерөөсөө. Тэгэл очоод цаг үжил байхгүй байл. Эсвэл 100% төлбөрөө өөрөө төлж хөвтгээд байгаа байхгүй. Асуусан нэг 3-400 юм шүү. Тэр төлж хөвтөх юм шүү тий. 5-7 хоног хөвтгээд. Би одоо 27-8 жил одоо нийгмийн даатгал төлөөд одоогийн байдлаар бол бүрөвт байдаг. Тэгээ одоо нэмлэгт үзүүлэх гэхээр ерөөсөө энэ даатгалын санхүүжилт байхгүй гэл бүх юм өөрөөсөө. Одоо би ингэж бүрээ дутагдалд орцсон. Ерөнхийдөө бол зүрхний стенттэй тэгээд ийм хүн юм байгаа. Тэгээд одоо энийг эмнэлэгт хэвтий гэхээр одоо эмнэлэгт санхүүжилт байхгүй гэдэг улиралтыг удаа хэвтчихдэг байсан. Тэрийгэ чадгаа байсан. Сая одоо хэвтий гэхээр доотлон 600 мянган төгрөг төлөхөөр тийм байна. Тэгээ би ч одоо группийн мөнгө нэг 600 хүрэхгүй авдаг гэж ширээгээ 7 хоног хэвтээд ягаад хүрэхгүй л мөнгө авч ирэх гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрийг одоо өгөөд хэвтэнэ гэхээр би чинь бусад ийм тариага сарын турш юугаар авах вэ тийм ээ? Гэхдээ одоо хэцүү л байгаа шүү дээ. Насаараа эн чинь эмнэлэг юугаар нь явуулна гэж авдаг юм авчихад л тэгэл яг эмнэлгээр явахаар тэр нь ч тийм энэ нь ч юм гээд ер нь айгүй хүн сурталтай. Гэмтлийн эмчнэр бол эмнэлгийн эмчнэр амар хүн сурталтай. Уурлаад л бараг өдөөс яргунаал загнаал тиймэрхүү л. Ер нь хэцүү л байгаа шүү дээ. Хүн чинь өгсөн мөнгөндөө эргээгээд нөгөө юугаа авч чадахгүй шүү дээ. Төлсөн мөнгөндөө хүүхдийн өвчлөлтөй холбоотой санхүүжилт одоо хэтэрсэн байгаа. Эрүүл мэндийн даатгал ерөнхий газартаа манайх бол гэрэлж ажилладаг. Гэрэлтийн дагуу 26.5 тэрбум байсных гүйцэтгэл нь 29.3 гараад тийм. За эрүүл мэндийн даатгал ерөнхий газраас авлага бол энэ оны байдлаар 4 тэрбум 400 орчим сая төгрөг байна. За манайх эмнэлгийн хэрэгслийн нөөц бол одоогийн байдлаар 2 тэрбум төгрөгийн нөөцтэй байна. За тэгээд эрүүл мэндийн даатгалт ерөнхий газар маань сая 12 сард давсан санхүүжилт юм уу 2.6 тэрбум төгрөгийг биднэрт бас өгсөн байгаа. Одоо дараа оны авлага үүсч 4.4 тэрбум орчим төгрөг л байгаа. За авлагатай холбоотой одоо эмнэлгийн хэрэгслийн байгууллагууд одоо өглөгтэй байгаа. Тэгээд зарим эмнэлгийн хэрэгслийн байгууллага маань өглөгөө төлж байж эмнэлгийн хэрэгслээ өгнө гэж байгаа. Тэгээд ийм баг зэргийн эрсдэл үүссэн байгаад байгаа. За ер нь манай эрүүл мэндийн салбарт нэг богшаад байгаа нэг ноцтой асуудал бол энэ гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой эм ханган нийлэх байгууллагаас асар их өр өсгдөг. Өр өсгээд тэр өрөөрөө дамжуулаад дараа жил нь хойд ормогоор урд ормогоо нөхөн гэдэг шиг ийм үйл ажиллагаа явдаг ийм богшсон үйл ажиллагаа болжээ. За үүнтэй холбоотойгоор бид одоо энэ даатгалын санхүүжилт дээр нэлээдгүй сахилга батыг бэхжүүлэх чиглэлд гэрээнийхээ хүрээнд санхүүжилтээ авдаг. Түүндээ тэр хүрээндээ архив тусламж үйлчилгээ төлөвлөгөө тоглоомнууд хийдэг байх юм шаардлага тавиад байгаа. Жишээлх юм бол одоо 23 онд халдвар түвшин судлалын үндэсний төв дээр 3.4 тэрбум төгрөгийн барааны устгал хийсэн баг чинь. Баг мөнгө биш шүү дээ. Нэг том үндэсний төв дээр хэд. Тэгэхээр гих мэтлэнгийн ийм зөрчлүүдийг бид дэмжих хэрэггүй. Харин илүү одоо нэгдсэн худалдаа авалтаар нэг үнээр улсын одоо ялангуяа улсын эмнэлгүүд эмийн тендерт худалдаа авалтаа хийдэг байх, үнэн бодиттой байдаг байх, чанар нь сайн байх ийм тогтолцоог хэрэгжүүлэхээр хичээж ажиллаж байна.